шүтээ байгаачлаа. Би бас шүтээ байгаач. Намайг Наран Бэлэг гэдэг. Би 3 хүүхэдтэй. Манай хүүхд нэг нь 3 дугаар анги, нэг нь 1-р анги. Одоо ингээд 3 настай. Ингээд 3 хүүхэд байгаа. Тийм манай хүүхдүүд бол их шүдээ их сайн угаадаг. Асуудал газар байдаг одоо сумд байдаг ус чи юу хэцүү шүү дээ. Наацх нь гэл эрүүл мэндээс өсвөлэл заавал аймагт очно. Аймаг руугаа 20-30 км газар очино. Сэлэн аймгийнхаа төвдөр очиод ингээл одоо очир мочир бичүүлж байгаа л айгу удажиж тэгжиж шүдийн аг ингээд үзүүлдэг байсан. Одоо бол манайх нэг алтан булгатаа шүдний кабинеттай болсноос хойш одоо ингээд шууд очиод хүүхдээ хичээлээс нь тараал очиод үзүүлдэг тийм болсон байна. Шүдний кабинеттай болсноос хойш айгу хүндрэл бас арай гайгүй байна. Тийшээ тэгж их явахгүй болсон болохоор манай бас алтан булгийнхаа бас эрүүл мэндийн төв манаас их сайжирсан учраас бид одоо санаа зовхгүй ингэж амьдарч байгаадаа бас их баярлж байгаа. За сэмэ цаануу би алтан булгаас эрүүл мэндийн төв шүдний эмч Ариун цэцэг байна. За гэрээсээ гараад одоо яг одоо ажил руугаа орох гэж байна. За манай алтан булгаас сумын хэмжээнд ховор намар одоо 2 удаа урьдчилан зэрэглэх амны хөндийн урьдчилан зэрэглэх үзлэгийг хийж явдаг. За ингэснээрээ одоо сургууль цэцэрлэгийн хүүхдүүдийн амны хөндийн одоо байдлыг мэддэг. За түүнийхээ дагуу одоо үйлчлэгээ зөвлөгөө өгөөж явдаг. Суман дээр ажиллаж байгаа одоо эмч мэргэжлүүд бидний хувьд бол стандартын шаардлага хангасан одоо тоног төхөөрөмж маш их хэрэг болдог. Гэснээр одоо нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сангаас одоо манай шүдний кабинетээс шүдний гэрээсэлд нийлүүлж өгснөөрөө сумынхаа бүх хүүхдүүдэд нээлттэй амны хөндийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж одоо хүргэдэг болсон. За ингэснээр бид хүүхэд бүрийн эрүүл амьдралыг эрүүл шүднээс эхэлж байна.